өндөрлөгийн агуулгыг хүрэхэд бэлэн боллоо. Өдрийн мэндийг гэрүүлийн радио 104.5 84.5 дэлгүүн дээрс хүргэж байна. Радиогийн 2 дугаар эфирээс гэр бүл судлаач, хөтлөгч Инх Цолмон, мөн найруулагч Баясаа эгч нарын хамтаар өнөөдрийн эрүүл байгаарай. Эрүүл амьдралын энгийн хэмнэлийг хэмнэлийг зөвлөдөг нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоо. Юу ч хэлээдэ гэдэг шиг бүр бахан толгой эргээд хөрсөн шүү дээ. За тэгээд сонсогчд маань, үзэгчд маань бидний нэвтрүүлэгтээ хамтдаа байгаарай. Та бидний 104.5 84.5 дэлгүүн дээр сонсохоос гадна үзэх боломжтой. Цахим орчинд буюу гэрүүлийн радио 104.5-ийн маань пэйж хуудасаар ороод ирэх юм бол яг одоо нэвтрүүлэг маань эхэлж байна. Тэгээд нэвтрүүлэгт маань мэргэжлийн эмч нар, дасгалжуулагч, фитнес багш, за тэгээд хоол зөөж, коуч гээд эрүүл амьдралын хэмнэлийг энгийнээр одоо яг гоё уучрааллаа ш. Эрүүл амьдралын хэмнэлийг энгийнээр зөвлөдөг зөвлөгчд маань бас урагддаг байгаа. Тэгээд дээр нэмэгдээд бас яг өөрийгөө ялсан тэр ялагч нар бас нэвтрүүлэгт маань нээлттэй байдаг ба. За өнөөдөр бол нэвтрүүлгийн маань хойморно эрхэм хүндтэй хүн ирсэн байгаа. За бол амьдралын дасгалжуулагч лайф коуч гэж ярьж байгаа тий. Тэгээд золоо маань бас урагдан ирсэн байгаа. Тэгээд золоос бидний нэвтрүүлгийн урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. За тэгээд нэвтрүүлэгтээ маань сонсогчдаа бидний сувг дээр хамтдаа байх боломжтой. Яг одоо лайв коуч амьдралын дасгалжуулалтыг зөвлөдөг дасгалжуулагч хүн урагдан ирсэн учраас сонсогчдаа бидний лайвын доор асуултуудыг үлдээх боломжтой. Би бол амьдралдаа яг ийм дасгалжуулагч хүнтэй уулзах юмсан гэж бодож явж байгаа. Өнөөдөр яг аль биесээр яг энэ сэдвээр ингээ ярилцахаар эрүүл байгаараа нэвтрүүлэгтээр уулзч чадаа айгу баяртай байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол биднэрт нэг юм ойлголт байгаа шүү дээ. Дасгалжуулдаг хүн сахилга бутыг сургадаг хүн гэсэн ойлголт байгаа. Яг энэ гоё мэрэгжлийн энэ чиглүүлэг өгдөг энэ ерөнхий бас өөр миний дутуу яриад байгаа санаа байна уу лайв коуч гэж яг ямар хүнийг хэлдэг вэ гэдэг талаар хоёулаа ярилцаад эхэллээ. Окей, за лайф коуч гэдэг хүн бол жишээ нь би тэн дээр аваа яриа. За Инх Цолмон гэдэг хүний дотор маш их асар их потенциал байдаг. Тэрийгээ та өөрийгөө бас хангалттай үнэлж чадахгүй гэдэг ч юм уу харж чадахгүй зүйлс байдаг. За тэгээд танд нэг зорьсон зорилго байгаа, хүсэл байгаа. Тэрэндээ хүрэхэд нэг л учраа уулж өгөхгүй гэдэг ч юм уу эсвэл өөрийгөө айгуу тийм хязгаарлагдмал мэтэр мэдрэх гэдэг ч юм уу тийм үед хүмүүсийн амьдрал аль нэг амьдралынхаа замнал дээр тулгардаг. За энэ үед яадаг вэ гэхээр мэргэжлийн дасгалжуулагч хүн таны дотор байгаа тэр асар их нөөц боломж, давуу зүйлсүүдийг танд өөрт чинь ил тод мэдрүүлээд тэгээд таны зорж байгаа агаас бэзэгт хүрэж байгаа зорилго хүсэл тэмүүлэл рүү чинь step by step буюу алхам алхмаар таныг өөрийнхөө зорилгоо хүрэхэд нь тусаж чаддаг тэр хүмүүсийг хэлдэг гэсэн үг. Тэгэхээр их чухал бас ойлголтуудыг ялангуяа амьдралын өдөр тутмын хэмнэлд бүр нарийн, ширийн, жижиг зүйлсүүдийг хүртэл ингээд зөвлөдөг их чухал хүн байх нь шүү дээ. Яг зөв. Тухайн хүн дотор юу байгаа вэ? Өөрт нь юу байгаа вэ? Түүнийг олж харах хандлага болоод харах үнцгийг нь өөрчлөө зогсохгүй. Тэгээд дадал зуршлаа өөрчлөөд тухайн зүйлдээ хүрэхэд нь тусалдаг тэр хүмүүсийг өөр амьдралын дасгалжуулагч гэж нэрлэдэг байгаа. Зоологийн маань хувьд яг одоо нөгөө энэ лайв коуч дээр яг хувьчлаад ингээд ажилласан яг тийм кейс хүн байгаа юу? Тэгээд ер нь яг энэ мэрэгжлийн мэдээ сайхан зүйл нь ч байгаа. Хэцүү зүйл нь ч гэсэн бас байгаа ах давуу тал болон сул талаас нь ингээд сонирхож байгаа хэрэг хүүхдүүд байх юм бол дуртвал Би болохоор яг 2022 онд Америкийн нэгдсэн улсын Symbiosis гэдэг коучинг яг бэлтгэдэг. Энэ сургуульд бүтэн 1 жил суралцаж төгсөөд тэгээд олон улсынхаа эрхийн шалгалтыг өгөөд бүхэл 8 цаг тасралтгүй шалгалт өгсөн. Тэгээд энэ шалгалтыг өгсний ард давж тэнцэж олон улсын эрхтэй лайв коуч болсон байгаа. Тэгээд энэ бас шалгалт маш онцлогтой. Хэрвээ та 80-аас доош үнэлгээ авах юм бол эрхээ авч чадахгүй. За. Тэгээ 80-аас дээш үнэлгээ авч ижил тэнцдэг. Заавчгүй л онц сурч онц авах хэрэгтэй. Тий. Тэгээд тэгжиж болсон маш их юм чаленжтай сунгаа сорилцтой байж болсон. Тэгээд амьдралын дасгалжуулагч хүний одоо тэрнээсээ хойш ер нь бол би тасралтгүй яг хүмүүст мэрэгжлийн энэ үйлчлэгийг үзүүлж байгаа. Тийм. Тэрнээс өмнө болохоор яг коучинг гэдэг утга учирыг бүрэн яг эзэмшиж суралцааг багтаа ч гэсэн ер нь бол тодорхой хэмжээнд одоогоор нэг 10 жилийн туршид би дасгалжуулалт болоод коучинг болоо менторыг хослуулаад бас хийжсэн туршлагатай. Тийм. Тэгээ мэрэгшээд бол одоо 22 оноос хойш явж байгаа. Давуу тал нь гэх юм бол хүмүүс өөрсдийнхөө ямар гоё одоо
юм бэ гэдгийг амсаж мэдрэх боломжтой. Миний энэ мэрэгчлэр дамжуулаад үйлчлэгийг авснаар тий. Дотор нь ямар их нөөц, хүч, өөрт нь потенциал байдсан бэ гэдгийг аваад мэдрээд ирэхээрээ хүн угаасаа ингээд айгу аз жаргалтай болдог. Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь хүртэлтэй айгу өндрөөр нөлөөлж эхэлдэг. Тэгээд ирсэн хүнээс нөгөө хэл хязгаараа тэр нэг юмаа ингээд сүм цохоод одоо гарч байгаа байхгүй юу? Сэтгэлийн явд болоод үлдэх явд тий. Тэгэж харж чадгаараа хүнээс асар их гоё өөрчлөлтүүд гардаг. Тэгээ ингэсэн хүмүүс өөрсдийнхөө амьдрал тодорхой хэмжээний ялтыг байгуулж чаддаг учраас энэ маань маш гоё. Сул тал нь гэх юм бол тухайн хүний талаар маш их боддог. Уулзалтандаа бэлтгэдэг. Тэ уулзалтандаа бэлтгэн тухайн хүний хүмүүс бодно. Тэгээд коучны хамгийн гол онцлог нь би одоо тухайн зүйлээ нэг тухайн хүний тулгарчаад байгаа асуудлыг зангилааг нь олоод харцсан. Ингээд тухайн хүн хийчвэл болно доо гэдгийг мэдээд байгаа хэрнээ тэрийгээ би тухайд хэлж болдог байхгүй. За. Яагаад гэхээр миний одоо тэгж тэр хүнээс харж байгаа нөөцийг тэр хүн өөрөө гол нь олж харах хэрэгтэй. Тэгэхэд нь коучингийн уулзалтаар дамжуулаад тэр сэтгэлгээ харах үнцгийг нь өөрчлөөд өөрөө үлдэх, өөрийнхөө нөөц боломжинд тий тухайн цаг хугацаанд тааруулаад тухайн үлдэх хэрэгтэй гэдэг болохоор би бол инг тэг гэдэг юмыг бол ерөөсөө хэлдэг. Харин тухайн хүмүүс окей би ингэя тэгья гэж шийдэж хүсэх нь маш чухал. Тэгээ ер нь бол дасгалжуулалтын хамгийн чухал зүйл нь бол таны юу хүсэж байгаа тэрийг үйлдэхэд дэмжихэд туссан зорилготой юм асуултуудыг асууж танаар өөрөөр ч үйлдэлдэг. Би өмнөөс чи хийчихгүй. Би өмнөөс чи хэлчихгүй. Тэгэхээр тэр бүх хамаг чухал одоо зүйл нь бол таны дотор байдаг гэсэн. Тэрийг л гаргаж ирэхэд тусалдаг. Тийм байна. Тэр хүний яг дотоод нөөцийг харуулж өгөх нь байна, илчилж өгөх нь байна. Тэгэхдээ тэрийг ингээд өөрөө харах нэг чухал шүү дээ. Тэр дэмжлэгүүдийг мэдрүүлэх нь байна. За тэгээд нөгөө талаар нөгөө мотивацийг төрүүлэх нь байна, тий. Яагаад хийх шаардлагатай. Одоо ялангуяа бидний ч хувьд нөгөө нэг залхуурлын асуудал дээр айгүйх ингээд бууж өгдөг хүмүүс шүү дээ. Уг нь бол хийх ёстойгоо мэдээд байгаа. Энэ тархин дотор бол эргэлдээд байгаа. Гэтэл яг тэрийг босоод тэрний төлөө босгох нь хүртэл айгүй том тэмцэл байгаад байдаг шүү дээ. Ер нь яадаг вэ? Одоо тийм судалгаануудаас ингээ харахад Монгол үндэсний хувьд ч гэдэм үү те монголчууд уг нь бол потенциал аягүй сайтай. Гэхдээ ер нь жоохон монголчууд жоохон залхууч гэдэг юм уу те нэг тийм юм яригадаад байдаг штэ. Яг танаа мэрэгжлийн хувьд дээр энийг бас яг тийм үнэлсэн гаргаж ирсэн те илүү хэм итгэвчүүлэлт хэрэгтэй ч гэдэг юм уу те тэр талаар нь илүү сайжруулах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тиймэрхүү яг судалгааны дүгнэлтүүд харж ирсэн. Би нөгөө бидний яриад байдаг залхуу гэдэг маань үнэн нөө бусад үндэснийг бодвол гэдэг л асуултыг асуух гэдэг юм л да. За маш том асуулт миний хувьд хариулт гэсэн. Гэхдээ зүгээр хувь хүний үзэл бодлоор надад би бас яг коучингор сууж хаад олон үндэсний хүмүүстэй хам суралцсан. Тэгээд харж хаад хамгийн чухал зүйл нь манай монголчуудад нөгөө сургалтын боловсролын систем нь айгүйх нөгөө өөрсдөө хуулж бичдэг ч юм уу тий хэлснийг дагаж хийх ч юм уу тиймэрхүү арга барилаар байдаг. Харин бусад одоо барууны боловсролын систем гэдэг ч юм уу тий коучинг үйлчлэгээ илүү нэвтэрсэн байгаа тэр улсуудад эрт нэвтэрсэн байгаа усуд яадаг вэ гэхээр тухайн хүний нөгөө шүүмжлэл сэтгэлгээ маш сайн хөгжсөн байдаг. Critical thinking гэдэг англиэр энэ маш сайн хөгжсөн байдаг учраас өөртөө ямиг тусгаж аваад нөгөө үйлдэхгүй эсүүлдэхгүй гэдэг чинь яг тэр нэг шүүмжлэл сэтгэлгээ хэр хөгжсөнтэй айгүй холбоотой байдаг юм шиг надад санагддаг. Тийм. Ер нь тэгвэл бас хүүхдүүдэд дээр ч гэсэн энэ зүйлийг анзаарах нь айгүй чухал юм бэ тий. Яг тэр бүтээлцдэх үү гэдгийг мөн үү? Тийм бүтлгүүцсэн ч хамаагүй ер нь бол үр дүн. Гол нь тэр нэг хүний одоо шүүмжлэл сэтгэлгээ, бүтээлцдэлгээ зэрэг хөгжиж байгаа нь маш чухал. Тэгэх юм бол яг тэр залхуурлаад даван туулах сэтгэлийн хаттаагаас гадна тэр дадал зуршлыг бас барьж авч чаддаг. За тэгээд өнөөдрийн бас яг энэ нэвтрүүлэгтээ манай эцэг эхчүүд ч гэсэн ялангуяа нөгөө өсвөр насны тий эцэг эхтэй оюутай хүүхдүүдтэй эцэг эхчүүд маань бас яг хамт байж дасгалжуулагчаас маань бас олон зүйлийг олж сонсох байхаа гэж бодож байна. Би хизээ билээ. Орс нэг хагас жилийн өмнө чөлөө нэг дасгалжуулагч гэдээ бас танилцчихсан. Тэгээ тэр хүн маань болохоор спортын дасгалжуулагч байсан л та. Тэгээ гадаад оронд удаан ингээд ажиллаж байгаад ирсэн чинь Монгол хүүхдүүдийн маань ер нь айгүй тийм ийм дасгалжуулагч юм хурц характер айгүй ингэж шаарддаг юм байна. Гадны хүүхдүүд бол магтахад л тэрийг хийдэг. Чи айгүй мундаг шүү дээ. Энийг ингэ сайжруулах хэрэгтэй шүү дээ гэд ихтэл тэр хүүхэд хийх ёстойгоо ойлгодог. Гэтэл Монгол хүүхдүүд болохоор зэрэг хогчин шүү, тгий шүү, ингийн шүү, заавал тийх ёстой шүү гэж нэг яагаад ийм сэтгэлгээгээр бас ингэж хүүхдүүдэд хүмүүжүүлсэн болоо. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд бол бүр ингэ нэг юм сүрдүүлж ийж тэ ингэж яг өөрөө өөрийнхөө төлөө юм хийх юм
байх юм аа гэд. Гэтэ яг тэр нэг хүний л нэг тийм хар хүнцгэлтөө. Тэгээ би зөвхөн хувьдаа ээжийн хувьд юу гэж бодсон гэхээр бас ер нь боломж тийм бас тал байдаг шүү гэж бодож ирсэн. За одоо нөгөө хоёулаа өсвөр насны хүүхдүүдийн бас ялангуяа юм сахилах жуулалтан дээр одоо тий тасгалжуулагч ажиллахад юм хүндрэлтэй талууд юу байдаг вэ? Эцэг эхчүүд яг бас яг хүүхдээ буруу хүмүүжүүлээд байгаа нь эргүүлээ тэр хүүхдийн амьдралттай юм одоо их тасгалжуулахад эсвэл сахилга батын асуудлыг ярихад юм төвхтэй байдгүй хүндрэлтэй байдгүй гэдэг талаас нь бас асуумаар байна л да. За миний бодлоор тэгээ Монголд хүүхдүүдээ маш сайн өсвөр насны хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлдэг, ойлголцдог гэр бүлүүд зөндөө байдаг гэж би хардаг, бас итгэдэг. Тийм мундаг эцэгчүүд зөндөө байгаа. Бас нөгөө төгөөр жоохон анхаарал дэмжлэг хэрэгтэй тийм хүмүүс байдаг. Би болохоор миний үзэл бодол одоо туршлага маань юу вэ гэхээр би бас өөрөө өсвөр залуучуудтай 10 гаруй жил ажилласан хүний хувьд тэгээ оюутан залуучуудаа 10 гаруй жил ажилласан хүний хувьд бид нар чинь бүхэл амьдралаа ингээд надтай хуваалцдаг, ярилцдаг. Тэгээ мэдээж хэрэг ар гэр бүлтэй эцэгтэй харилцаа тэр болгоно ингээд хуваалцдаг. Би болохоор таны яг эсрэг үзэл бодолтой байгаа юм. Юу вэ гэхээр харин ч манай Монгол өсвөр насныхан болоод тэгээ оюутан залуучуудын хувьд урам маш дутагдсан байдаг. Урамшуулал тэр хүмүүсийг өөртөө итгэлтэй болгоход нь тухайн зүйлийг хийгээд ард нь гарч чадна гэдэг сэтгэл зүйн хаттай болгоход нь урамшуул талархал маш тутмаг байдаг. Тэгээ би яг энэ оюутан залуучуудаа мэргэжлийн хувьд яг 8 жил ажилласан хүн өдөр болгон оюутнуудаа уулздаг, тэд нарыг тасгалжуулдаг, амьдралыг сонсдог, тийм менторинг хийдэг. Ийм байсан хүний хувьд бол харин ч Монгол залуучуудад, оюутнуудад тэр чинийгээрээ урам, магтаал, талархал хийсэн зүйлийг нь хийсэн заавалжгүй үр дүнгээс нь илүү хийсэн тэр процессыг нь урамшуулж магтахад маш чухал хэрэгцээ байдаг. Тийм бол тэд нар маань маш их юм урмыг аваад бий чадна гэдэг те бүр цаашлаад гүнзгийрэг гэх юм зүр сэтгэл нь яг өөртөө итгэл өөрийгөө үнэнлэн хүнлэмж рүү маш гүн гүнзгий нөлөөлж чадчихдаг гэж боддог. За тийм учраас өсвөр насныхныг сайн урамшуулдаг байгаарэ те манай эцэгчүүд. За ханхуу хүнжи ээж маань өдрийн мэндэ гэж орж ирсэн байна. Өдрийн мэнд өнөөдрийн эрүүл байгаараа нэвтрүүлэгт маань амьдралын одоо те лайф коуч буюу тасгалжуулагч багш оролцож байгаа учраас багшаас маань бас яг холбогтой сэдвтэй холбоотой асуултыг бас асууж болно шүү гэж хэлмээр байна. За хүмүүс эрүүл амьдрахыг хүсдэг ч гэсэн тууштай байж чаддгүй тохиолдолд бас ингээд анзаарагддаг тий. Тэгээд бусд дээр ч гэлтгүй яг өөрт дээр ч гэсэн ингээд хулгардаг бас асуудлуудын маань нэг байгаад байгаа. Цаас сайхан дасгал хийнэ гэж эхний нэг өдөр аягүй сөр бадруулж хийгээл хоёр дахь өдрөөс нь ингээл нэг хийн гарсан шаар шиг болоод гурав дахь өдөр нь баг тэр гүлтийн зам нь зүгээр хувц утах атагч болж идэг штэ тий. Энэ яг ингээд хаана процесс дээр яг юунаар нь ингээд алдаа гараад байна. Яг энэ тууштай байдлыг хадгалахын тулд яг юуг илүүх одоо тий санаж яг юун дээр анхаарах хэрэгтэй талаар. За би яг 10 жилийн туршид ямар тааж хүмүүсийг тасгалжуулахдаа энэ туршлага дээр үндэслээд хэлэхэд хамгийн чухал зүйл нь хүмүүс дотроо боддог ч гэсэн яг нухацтай бодож төлөвлөж чаддаггүй. Энийг эхлэхэд ганцаараа эхлэхэд заримдаа хэцүү байдаг. Тэгэхээр хажууд нь заавалжгүй ийм хариуцлагатай харилцаа дэмжигч хүн хэрэгтэй байдаг. Тэр нь магадгүй тийм мэрэгжлийн хүн байж болно, эсвэл мэрэгжлийн биштэй найз нөхдөд гэдэг ч юм уу. Тийм хүмүүс байх нь бол маш тэмтэй байдаг. За би энэ зүйлийг зорж байна. За тэгвэл тэр зүйлийгээ би хэрхэн хизээ хаана яаж хэний тусламжийг авч гэдгээ боддгоо. Зүгээр л үр дүнгээ шууд бодож байдаг юм манайхаа. Би тийм болмоор байна. Тийм яг тийг нэгэд автоматикли боддог. Тэнгүүд л хүмүүс дөнгөж эхэлж байгаа хүмүүс бараг 7 хоногийн дасгал хийн гэж те айгүй юм фантастик юм төсөөлөл айгүй гаргадаг. Тэгэхээр гинт хөдөлгөөн хийж байгаагүй хүн хийх болж байгаа юм чинь 7 хоногийнхаа би 2-3 өдөр эхнийхээ 2 сар гэдэг ч юм уу тийм бодтой яг юм бодтой төлөвлөгөө гаргаж төлөвлөхт нь хажууд нь дэмжих тусламж хүмүүсээс авах хэрэгтэй байдаг. Тэгээд эсвэл өөртөө маш сайн сахилга суудсан хүмүүс юм бол энэ хувьд асуудалгүй шүү дээ тий. Хий чинь харин сахилга батыг, дадлыг, шин дадлыг тэр сайн эрүүл амьдрах тий. Тэр дадлыг суулгах гэж юм бол бусдын тусламжийг авахаас гадна өөрөө маш сайн бодож амьдралтайгаар төлөвлөх хэрэгтэй. Над дээр юу нь болоод байна, юу нь болохгүй байна. Болохгүй байгаа зүйл дээрээ тэгвэл би тий цаашдаа яах вэ гэдгээ бодож ярилцах гэдэг ч юм уу те магадгүй тархины блог гаргах хүн хэрэгтэй гэж байна те тэгэж ярилцаж бас болно зөвлөмжүүд авч болох юм те за тэр ч ихсэн манай лайф коуч маань бас те туслан дэмжиж бас болохоор байгаа. Хойлоо сайн нөгөө дадал гэдээ ярьлаа шүү те одоо дадлыг хүч одоо дадлын зуршил гэж ярихаар нэг дадлыг нөгөөгөөр нь орлуулах гэдэг зүйлийг ярьдаг шүү те за тэгвэл одоо юу гэдэг яг ийм санаа болгоход энэ айгүй зүгээр юм билээ гэж санаа болгох нэг тийм туршилтууд ч гэдэг юм тийм
зүйл одоо байж болох уу? Одоо жишээлбэл яг энийг ингээд солиул. Ягаад гэвэл энэ хоёр нь ингээд төстэй байгаа учраас ч гэдэг юм уу те. Яг одоо бит хоёрын яриаг сонсоод нэг юм асуудалтай хүн байлаа гэж үзээ л та. Тэгээд тэр нь яг ямар гэдгийг сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн нөгөө юуны юугаар болол хумсаа мэрдэг хүүхдийг умсаа будаад анхаарлын өөр зүйл рүү. Гэхдээ тэр дадлыг нь бол ингээд байлгаад исэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан дадлыг дадлаар солих тийм жишээ ингээд өгөөч ээ гэвэл жоохон тулгамдуулаад асуучлаа. За дадлыг мэдээж хэрэг тэр нь тийм үр бүтээмж өөрт нь өөр өгөөж өгч байгаа баг зүйл байсан болоод тэрийг сайнаар салгаж байгаа тий. Тэгэхээр сайн тэр дадлал руу шилжихийн тулд за олон улсын янз бүрийн бестселлер болсон номууд дээр 21 хоног тухайн зүйлийг хийвэл 40 хоног хийвэл яг өөрийн дадлал болно. Янз бүрийн юм зүйлсүүд байдаг. Хамгийн чухал зүйл нь миний хараад шинэ дадлал эхэлж байгаа л өөрийгөө шагнах, урамшуулах систем байх хэрэгтэй. Яа. Тухайн хүүхдийг ч юм уу эцэг гэх юм тий. За чи энийг 7 хоногийн турш ингэж хийчих юм бол ийм өөрчлөлт байгаа, ийм шагнал байгаа гэдгийг те ойлгуулах юм бол тухайн хүн нөгөө тэр хүсэж байгаа тэр шагнал нь гол нь тухайн хүний яг хүсэж байгаа зүйл байх хэрэгтэй. Тийм бол хүсэж байгаа зүйлийн төлөө хүн ер нь ямар ч золиос зорилтыг гаргаад хүрч чаддаг. Тухайн зүйлийг хүсэж л байх юм бол тийм. За маш их баярлалаа. За үргэлжлүүлээд хоёлаа нөгөө нэг дадал гэд ярьж ирсэнтэй бас уялдуулаад цагийн менежментийг бас жоохон ингэж асуумаар л та. Яг анхын шатны тий ингээд одоо яг нэвтрүүлгиймээс сонсож байгаа хүмүүст маань нэг өдөр хийх маш олон ажил байгаад байна. Алин уу гэж ингэж явсаар байгаад алинд нь ч хүрэхгүй ингээд өнгөрчхөөд байна ч гэдэг юм уу те. Эсвэл зарим нь яг ийм дутуу сэгэлсэн. Гэтэл тэр нь маргаашийн ажил болж ингэж үлдээд байна ч гэдэг юм уу те. Яг цагийн менежментийг ингэж зөв оновчтой хийхэд хамгийн ихэнд ямар хуваар байвал зүгээр вэ те. Хүмүүсийн янз бүрийн жишээ өгдөг л та нэг яаралтай ч гэдэг юм уу. Тэр бас байсан ч болно. Яг ийм гоё санаа өгөх жишээ байвал. За та яг дуртлаа. Би яг өөрийнхөө амьдралдаа хэрэгжүүлж байгаа тий. Тэр зүйл бол яг саяны энэ зүйл. Хийх зүйлсүүдийнхаа чагсаалтыг гаргалаа. Тэрийгээ ингээд за дэвтрийдээ 4 ингэж хуваагаад. За тэгээд яаралтай бус, чухал бус гэж 4 ангилдаг. За тэгээ яаралтай бус, чухал бус зүйл бол тэрийг зүгээр орхих хэрэгтэй. Тэр нь бол харин хүмүүс яаж андуурдаг вэ гэхээр яаралтай чухлаасаа шууд эхлээд байдаг. Харин яах хэрэгтэй вэ гэхээр хамгийн чухал зөв оновчтой зүйл нь яаралтай бус чухлыг барьж авч хийх юм чухал. Тэгэх юм бол биднэрт нөгөө гал унтраагчийн амьдралын тэрхүү маяга сална гэсэн. Яаралтай бус тэгтээ чухал зүйл дээр төвлөрч амьдрах юм бол бидний амьдралд яаралтай зүйлс баг гарч эхэлнэ гэсэн үг. Тэгтээ мэдээж эрэг цагийн төлөвлөгөөгөө гаргахтаа яаралтай чухлыг хийх нь болно. Гэхдээ илүү та яаралтай бус чухал дээр төвлөрч чадах юм бол таны амьдрал яаралтай чухал гэдэг зүйл баг гарч ирнэ гэсэн үг. Тийм. Тэгээ би бол яг тэгдэг. Тэгээ зарим зүйлсүүдийг бол бас зарим чадах хүмүүст нь гэдэг ч юм уу. Эсвэл намайг орлож хийх боломжтой тэр хүмүүс рүү шилжүүлэх, даалгах энэ зарчмаар явдаг. За нэвтрүүлэгт маань шууд утас ирж байгаа шүү гэн. Тэгээ дуудлагыг авъя гэж бодож байна. Сонсогч та бас хэрвээ холбогдъё гэвэл байна. Эрүүл байгаараа нэвтрүүлэгт холбогдсон байна. Байна уу? За бидэнтэй хэн холбогдсон бэ? Мөнхтөр. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань дасгалжуулагч юм коуч хүн оролцож байгаа. Тэгээд асуух асуулт байвал асууж болно шүү. Эсвэл сан сэтгэлээ хэлж болно. Асуух гэсэн юм уу? За асуугаарай. Одоо нэг юу яач вэ? Хаарсны камер TikTok яриад. Юу яриад байна гинэ? Утасныхаа дууг хөгжмнөөсөө ч юм уу одоо нөгөө радио сонсож байгаас жоохон холдуулаад. За. Одоо бод. За одоо ярий. За. За ингээд юу яагаад хама? Одоо нэг миний амьдрал чинь нэг жоохон бүтлэхгүй яваад байгаа байхгүй юу? Тэгээд нэг юу яач юм аа. Би нөгөө ихнэрээ өөр үнтэй байхыг хараад л нэг хүүхдүүд ирээ гарч ирсэн хүн байна. Тэгээд ингээд амьдрах гэхээр чинь нөгөө нэг юм нүдэн тарагдаад ирээс болохгүй. За ойлголоо. Тэгээд нэг яг бодит амьдралыг ерөөсөө ярихгүй зүгээр нэг өөртөө хийсвэрээр юм яриад их юм. Энийг нь лавлаж асуух гэсэн. За маш их баярлалаа мөхтөрөө. Бид бол юм бэ гэдгийг л асуух гэсэн.
За ойлголоо. За маш их баярлалаа. За нэвтрүүлэг маань бол гэр бүлийн нэвтрүүлэг биш, яг одоо бол эрүүл байгаарэ гэдэг эрүүл амьдралын хэмнэлийг зөвлөж байгаа ийм нэвтрүүлэг байгаа. Тэгээ нэвтрүүлэгт маань болохоор дасгалжуулагч хүн өргөдөж ирсэн ба. Гэхдээ ямар ч соёлоо мөх төрийнхөө яг ингэж хардаг те одоо залуучуудад бас яг тгүүлээд хариулъя гэж бодож байна л та. Магадгүй амьдралынхаа ингээд те хүнд сөрөг нөхцөлд ингээд тулгарна штэ. Тэгээд тулгараад тэр дундаасаа гарч чаддгүй. Урагшлыг урагшилж чаддгүй нөгөө хүнд хэцүү нь бодогдоод байгаа. Тэгээ манай залуугийн хэлснээр бол нөгөө эхнэр нь ингээд те өөрийг нь хуурсан тохиолдол нь ингээд санаанаас гарахгүй байна гэж штэ. Яг ийм кейстэй хүмүүст ч ихсэн бас яг ямар зөвлөмжүүд өгвөл зүгээрээ илүү амьдралаа зоригтой, утга учиртай. Одоо нэгэн асуудал тулгарсан бол тэрийг асуудал ирчлээ гэж шантраал ингээд сөхрөөд хөвтөөд цаг хугацаа л яваад байна штэ те. Яг энэ үед яг яах ёстой адилаар нь зөвлөвөл. За амартай холбогдсон мөвтөрдөө те баярлаа. Тэгээ бас өөрийнхөө эмзэг зүйлийг хуваалцсанд баярлаа те. Тэгээ өөрт нь тохиолдсон зүйлс нүгээр гонигтай байна, хэцүү байна те. Миний хэлэх зүйл бол та хамгийн түрүүнд ихлээд мэрэгжлийн хүний зөвлөгөө тусламжийг аваасаа гэж чинь магадгүй сэтгэл зүйчтэй те сэтгэл засалчтай уулзах те юм хийх гэхээр цаашаа урагшлыг гэхээр нөгөө зүйл нүдэнд нь харагдаад хэцүү байна гэж те. Тэгэхээр яг ийм нөхцөл байдалтай байгаа хүний хувьд бол эхлээд нин тэр хүн сэтгэл зүйч юм уу сэтгэл засалчтай уулзах тийм энэ уулзалтыг хийгээсэй бусдын тусламжийг аваасай тэгээд цаашаа амьдралтайгаа урагшлаасай гэж тийм уушруулмаар байна. За тэгээд мэдээж тэр хүнд хэцүүгээсээ та гарч чадин шүү тий. Тэр шаардлагатай тэр зүйлсээс танд байх боломж. Ядаа дасгалжуулагч хүний үзүүл чинь танд ийм сэтгэлийн тэнхээ байгаа гэд чиглүүлдэг гэдгээрээс айгу тий. Онцлогтой байгаа. Тэгээд дасгалжуулагч хүний бас гол ялгаа нь одоо саяны оролцогч тий. Сонсогч сонсогчийн хувьд бол иймэрхүү хүмүүс бас яг над руу ханддаг. Тэгэхээр яах вэ гэхээр би яг мэрэгжлийнхаа этикийн хувьд те энэ хүн бол шууд амьдралын сахалжуулалт авахд бол бэлэн биш байгаа гэсэн үг. Тэгэхээр эхлээд тэр нэг хэцүү болсон байгаа дотор нь бугларсан байгаа тэр зүйлээ мэрэгжлийн яг сэтгэл зүйчтэй сэтгэл засалч хүн дээр очиж эдгээж тэнхэж энэ зүйлийг хард гарсны дараа урагшлах угаасаа болно. Одоо юм хийсэн ч гэсэн урагшлах угаасаа тэнхлэхгүй байгаа нь ингээд сая ярианаас нь сонсогдож штэ нөгөө зүйл нь харагдаад байна урагшлах гэхээр. Тэгэхээр хүн болгоны нөхцөл байдал өөр ялгаатай байгаа. Тэгэхээр би яг этикийнхаа хувьд бол яг ингэж хэлж урамшуулдаг. За маш их баярлалаа. Балжины Мензэ маань хүн өөрийгөө би ч яах вэ гэд байдаг ч өөртөө үнэнч хүн зоригтой хүрдэг гэж боддгоо гэж хэлсэн байна. Одоо нэгэнтэй сонсогч маань үзэгч манаас зориг гэдэг зүйлийг битсэн учраас тий хүний амьдралд яг тэр зориг гэдэг зүйл байх ёстой. Энэ байж ш тэр амьдрал бол ингээ утга учиртай болон тэрнийхээ төлөө хүн хэцүү ч байсан, сайхан ч байсан урагшлна гэдэг. Одоо тий энэ бас яг агуулгыг бол хуваалцдаг байгаа ш тий. Хоёлаа нэмээд яг энэ дээр ингээд ярихад. Хүний амьдрал ер нь зориг байна гэдэг айгүй гоё зүйл тий. Бид нар яг бас бүгдээрээ л сая 20 оны те ковидын цар тахлаар бүгд ингээл яг нөгөө локдаун болоод те бүгд гэртээ ингээл байж ах үед маш олон хүний мэдэрсэн зүйл нь яг хүн амьдралтай юм зоригтой хаад гэрээсээ гарал өглөө хичээлдэж байна уу тэ ажилдаа ч байна уу ингээ гараа явахад тэр зүйлс хүний амьдрал айгу зоригтойг мэдрүүлдэг те урам зоригтой зориг болдог гэдэг энэ зүйл. Тэгээ энэ яалтчгүй хүний сэтгэл зүйд нөлөөлдөг. Сэтгэл зүйн хүний сэтгэл зүй, оюун бодол те хүний итгэл үнэмшил, махан биеийн эрүүл мэнд бүгд яг цогц хамааралтай байхгүй. Нэг нэгнээс ийм уялдаа сүлбээ холбоотой байдаг. Нэг нь ганцаараа тусдаа дангаараа гэж юусоо байхгүй. Нэг нь заавалчгүй ингээ нөгөө гуравтаа харилцаа хамаартай нөлөөлж идэг. Тэгэхээр яг те манай оролцогчийн бичсэн байгаа комментээс харахад бол яг хүн өөртөө үнэнч гэж штэ маш гоё үг гэхэд одоо онцолж хэлсэн байна. Яг энэ үнээр өөртөө үнэнч зоригтой байхад байна л гоё болно гэж байгаа тий. Би санал нэгдэж байна. За маш их баярлаа. Нэг ийм зүгээр асуулт байна л та. Одоо яг миний ингээд амьдарч байгаа амьдрал маань миний одоо өмнө ингээд хүсэжсэн төлөвлөсөн амьдрал нөгөө зориг маань зоригтой ингээд хүрээгүй санагдах тийм ингээд мэдрэмж төрж болно штэ тий. Би илүү дутуу ингээд зориулсан юм шиг хийсэн юм шиг яг ийм үедээ бас яг яах ёстой вэ гэдэг талаар хариулвал. Тэгэхээр за бидний амьдрал одоо байгаа байдал маань миний сонсонд хүрээгүй те дутуу юм шиг санагдчихвэл таны дотор энэ хүртэл явж ирсэн өөрийнхөө бас те одоо зориултыг процессыг гол нь хараасаа гэж үзэж байна. Үр дүн дээр илүү төвлөрөхөөс илүү. Та энэ хүртэлтэй энэ хүрээд ирсэн байна гэдэг чинь өөр айгүй том амжилт байгаа байхгүй. Тийм шүү дээ.
заавалжгүй хүмүүс нөгөө илүү бодиттой үр дүн одоо өгдөг чинь тийм зүйл дээр илүү төвлөрөх гээд байна. Харин та энэ хүртэл яаж явж ирсэн бэ гэдэг чинь маш чухал. Тэгээ энэ зүйлээ олоод харсан байхад цаашаа явхад бусдын дэмжлэгийг аваад ч байна уу? Та өөрийнхөө яг сэтгэлийн хааттай итгэл урам зоригоор цаашаа бас явах боломжтой. За энэ зай маань өргөжлүүлээд ингэж бичсэн байна. Түрүү нөгөө хүн өөрийгөө би ч яах уу гэд байдагч өөртөө үнэн ч хүн зоригтой хүрдэг гэж боддгоо. Гэхдээ би өөрөө чадахгүй байна да. Надад зөвлөөч гэсэн байна. Одоо нөгөө нэг те би өөртөө үнэн ч явж идэл зоригтой хүрэндээ гэсэн чинь тэрэндээ ингээ хүрч чадахгүй байгаад байна. Яг энэ нөгөө саний асуултаас төсөөл юм байна те. Гэхдээ нэг юм нь хоёулаа яг одоо цаг дээр байгаад байгаа. Тэ. Тэгэхээр зэрэг энэ зайд хоёлаа бас зөвлөхөд юу гэж хэлэх вэ? Энэ зай маань бол яг ингээд нөгөө тулцсан байгаад шүү дээ. Ямд ингээд нэг хан тулцсан юм шиг мэдрэмж авсан байна. За окей, яг энэ үе бол хүмүүс амьдрал маш их тохиолддог. Энэ үедээ яг та амьдралын засгалжуулагч те лайф коуч байна уу, те ментор байна уу, тийм хүмүүстэй уулзаасай гэж хүсэж байна. Мэргэжлийн зөвлөгөө аваасай. Тэгээ таны зэрэг ямар их нөөц боломж байгаа гэдгийг та магадгүй олж хараагүй. Эсвэл тэрийгээ яг зөв нөгөө байгаа олж тийшээ өөрийнхөө хүч чадал, цаг зав, мөнгө санхүүг зарцуулаагүй гэж болно те. Яг байгаа оногт нь мэргэжлийн засгалжуулагч таныг гаднаас нь хараад мэргэжлийн үднээс те хараад таныг үргэлжлэхэд туслах боломжтой. Тэгэхээр магадгүй таны иргэн тойронд таньж мэддэг те одоо лайф коуч гэдэг ч юм уу ийм хүмүүс байвал хандаарай. Лайф коуч хүмүүсийн хамгийн чухал давуу зүйл нь юу гэхээр тантай ажиллаж эхэлсэн тэр цаг мөчөөс эхлээд яг таны сэтгэл зүг те бүх таныг зорилготой хүрэхэд туслах ийм хандлага сэтлэр ажилладаг. Тухайг доош нэх гэдэг ч юм уу дутаах, өөртөө итгэлгүй болохын улам гүнзгийрүүл энэ зүйл бол байдаг. Тэгэхээр мэрэгжлийн яг олон улсын эрхтэй лайф коуч бол тухайн хүнийг дэмжин туслах гэдэг байр суурин дээр үргэлж байдаг. Тийм учраас яг хан тулсан байгаа мэд, зогссон байгаа мэд мэдрэмжтэй байгаа бол та мэрэгжлийн хүндтэй хандаад гой цаашаа амьдралдаа урам зоригтой алхаасай гэж хүсэж байна. За тийм шүү. За шин зүйл ямар нэгэн шин зүйл одоо тий шинээр ингээд төсөл ч юм уу юу ч хамаагүй. Эхлүүлэхэд нэг тодорхой төрлийн айц төрөөд байна л та тий. Яг ийм айцтай эргэлзээтэй бол үүнийг хэрхэн давж туулж болох вэ? Яаж энийг одоо ингээд давах вэ гэдэг талаар хоёлоо зөвлөвөл. За энэ зүйл бол надад ч ихсэн болдог. Болцдог тий. Тэгээ би маш олон төслүүд болоо дарга хэмжээнүүд ер нь бол зохион байгуулдаг тий. Монголд олоод гадаг шаа тий. За тэгээ энэ үед яадаг гэхээр юмс ер нь тодорхойгүй байх тусам хүн айдас эргэлзээ маш их төрдөг. Тодорхойгүй байгаа зүйлээс тодорхой тэр нь яг үндэ амархан ч зүйл байж болохоор зүйлээс тодорхой биш байгаад байгаа учраас хүмүүс айгаад байдаг. Би нэг чадах болов яах бол юу тохиолдох бол гэдэг ч юм уу те. Тэгдэг. Тэгэхээр нөгөө ирээчилдсэн байгаа утсыг те нэг цахаас нь хөөгөөл удаан цаг зарцуулсан ч гэсэн учир нь олддог шиг тодорхой юу надад тодорхой байгаа гэдгээ гаргаж хараад эсвэл бичдэг ч юм уу те. Ер нь хүмүүс бичиж тэмдэглэх юм бол илүү тодор томруунаар юм харах олж харах боломжтой болдог. Тэгээ ойлгомжгүй байгаа тодорхойгүй байгаа зүйлсүүдээ цэгцлээд яг бичээд харахаар өөрийнхөө нүдэнд харахаар те тэгж бичээд тэмдэглээд эхлэх юм бол баг багаар юмс тодорхой болж эхэлдэг. Бас бусдын тусламжийг авч болно. Тодорхой болохын тулд те юм а. Тодорхой болоод эхлэхээр хүний айдсын түвшин буурч эхэлдэг. Энэ чинь намайг нэг ийм зүйл хүлээж байгаа юм байдаг. Хүсэн хүлээлт expectation нь өөрт нь ороод ирдэг учраас энэ зүйлдээ нүүр тулахад сэтгэл зүйн хувьд ч тэр өөрийнхөө бэлтгэх хэрэгцээтэй зүйлсэнтэй мөнгө, материал, цаг зав юу гэдэг тэр процессыг ч гэсэн хүн өөрөө нөөж зориулж эхэлдэг учраас боломжийнхоо хэрээр тодорхой болгохын тулд тэ бусдын тусламжийг авнуу та өөрөө бас тэ бич тэмдэглээд хүмүүс рүү ханднуу тэ тэр зүйлсүүдийг хийгээсэй гэж хэлмээр байна. Тэгжээж бас их юм боломжтой болох тэ юм шүү гэж хэлмээр. За тэгвэл ажил гэр хувийн хөгжил гээд эрүүл мэндэ тэнцвэртэй авч явахын тулд мэдээж лайф коуч бол цагийн менежмент дээр зөвлөх тэ энэ дээр ингээ ярилцах гэх мэтлэн зүйлсүүд байгаа. Яг хэдийгээр ярилцаагүй ч гэсэн өнөөдөр ингээ зоологийн яриг сонсоод би нэрээ тэр зүйлийг ингээ анзаарах хэрэгтэй юм бэ шүү гэдгийг одоо ингээд мэдээд авчих тийм арга бас байж болох уу тий. Тухайлбал одоо юу гэдэг хит их ажилтаа анхаарсаар хагаад яг амьдралаа ингээд алдагдуулсан. Тэгээ тэрнээсээ болоод асуудлууд маргаанууд ингээд үүссэн байдаг ш тий. Өөрөөр хэлбэл нийтлэл рүүгээ ингээд тэгэхээр яаж энэ гоё тэнцвэрийг авч явах вэ? Яг юун дээр нь зохицуулт хийх хэрэгтэй юм бэ? Ачаалал юм уу? Цаг юм уу тий? Энэ дээр нь зөвлөж хэлэхэд. Окей. За над руу хандж байгаа үйлчлүүлэгчд маань яадаг гэхээр
миний амьдрал нэг л болчихгүй байна. Урагшлах хэрэгтэй байна. Гэхдээ гаццсан байна гэж ярьдаг. Тэгээ би яг эхнийхээ уулзалтаар яадаг вэ гэхээр яг олон улсын мэрэгсэн коучинг юм асуулгууд байдаг. Тэдгээр зүйлсүүд амьдралын юм 10 талбар байдаг байхгүй юу? Тэр 10 талбарын дагаа үнэлгээд өөрөөр нь хэлгүүлээд тэгээд яг тухайн зүйл дээр тоглолттой гарч байгаа хэсгүүд, бас сайн гарч байгаа хэсгүүд гэж байгаа. Тэгээ сайн дээр нь өшөө илүү бас пүш өгч ажиллана тухайн. Ягаад тэгэхээр тэр хүний давуу байгаа зүйлийг өшөө улам илүү гоё болгоё гэж ажилладаг. Харин сул байгаа ажиллах хэрэгтэй байгаа талбар дээр нь за та энэнийхээ эдгээр талбаруудаа алин дээр нь төрүүлж эхэлж ажилламаар байна гэдэг саналыг аваад тэгээ тухайн хүн олоод харсан байгаа зүйл байвал тэндээс нь эхэлдэг. Үүнтэй зэрэгцээд би бас яадаг гэхээр карьерийн тал дээр ялангуяа манай монголчууд илүү их бас ханддаг. Карьерийн хадал дээр өшөө илүү өсмөр байна. Эсвэл би нэг л буруу ажиллаа хийгээд ах шүү байна. Мэргэжлээрээ ажиллаад ах шүү байна гэдэг ч юм уу. Иймэрхүү мэдрэмжтэй хүмүүс зөндөө ирдэг л дээ. Тэгээ тэр дотор яадаг вэ гэхээр би лайф коучоос яг одоо юм лайф коучингаас гадна 360 үнэлгээ гэдэг байдаг олуулсан. Энэ бас коучинд ашигладаг. Энэ 360 үнэлгээ хийдэг. Энэ нь яадаг гэхээр миний намайг хүрээлж байгаа эргэн тойрны маань миний дээд удирдлага бас зэрэгцээ нэг мөр зэрэгцээ ажиллаж байгаа хамт олон гэдэг ч юм уу те эсвэл гэр бүлийн хүмүүс байж болно. Бас миний одоо удирдлагатаар байгаа. Тэдгээр хүмүүсээс нь 9-өөс 15 хүнээс судалгаа авдаг тэр хүний талаар. Гэтэ нууцлын зэрэгтэй. Зөвхөн тэр хүний асуулгыг бөглөөд зөвхөн над руу л илгээнэ. Тэгээд үнийг нь би боловсруулад тэгээ яг тухайн хүний яг үнэн нөгөө гарч ирдэг. Тухайн хүн яг нийгэмд эзлэгтэр байр суурийн хувьд, тухайн ажил карьерийн хувьд гэдэг ч юм уу те яг хаана байгаад байгаа, юунд давуу байгаа юм. Өөрийнхөө юуг бас олж харахгүй байгаа юм. Давуу олж хараагүй маш олон зүйлүүд хүмүүст. Ууг нь эргэн тойрны хүмүүс нь тэр хүнийг яг ийм сайн, ийм мундаг үнэлээд байхад тэрийгэ өөрөө олж хараагүй, өөртөө хүлээн зөвшөөрөөгүй гэдэг чинь тийм асуудал байдаг. Эсвэргээрээ бас өөрийнх нь олж хараагүй сул талууд байдаг. Тэр нэг асуудал биштэйгээ бодцоод идэл яг үнэндээ тэр нь эргэн тойрных нь хүмүүс тэр нэг үйлдэл гэдэг ч юм уу те зан үйлдэл нь асуудал болох зүйлсүүд байдаг. Энэ дээр нь жоохон ажиллаад баг. Тэгээ иймэрхүү яг бодит үнэнтэйгээ нүүр тулах тэр боломжийг энэ тусгалжуулалтын одоо харгачлаар хүмүүс маань мэдэж амсах боломжтой байдаг. Тэгээ хүн ер нь үнэнтэйгээ нүүр тулсан байхад хүсэл тэмэл тэр хүний дотор өөрчлөгдөхтэй ахих цаашлах хүсэл тэмэл байгүйд тэр хүнээс цаг зав нэмээ зарцуулахад заашгүй өөрчлөл гардаг, үгтэн гардаг. Байдаг шүү тий. Тэгэхээр магадгүй яг эдгээр үйлдэлүүдийг хийхэд жоохон айцтай тий. Яах вэ гэдэг нэг юм бодол эргэлзээ байгаа бол амьдралын дасгалжуулагч бол ингээм хамтдаа туулдаг байна шүү дээ. Яг тэр зүйлүүдийг тэгээд туулахт нь тусалдаг ийм бас яг онцлогтой байдгийм байна. Тэгэхээр энэ чухал бас яг энэ агуулгыг манай үзэгчдийгээ сонсогчид бас олж хараасаа аваасаа гэж хүсэж байна. Бид нар бас яг энэ зүйлийг ингээд тодорхой нарийн тоочглоогүй анхаараагүйгээс болоод магадгүй амьдралаасаа залхах тэ өөрсдөө хийж байгаа сайн үр дүнгээ харахгүй байх, өөрсдийнхөө нөөц боломжийг харахгүй байх гэд тэгээ ингээ житэл чинь эндээс нэг юм сөрөг асуудлууд ирэхээр болио юу ингээл хямраа, шантраал, гутраал тэгээ энэ дунд нөгөө залхах магадгүй энэ байдлаасаа болоод ажлаа солих ч гэдэг юм те ингээд хэрэггүй шийдвэрүүдийг гаргаад идэг бас яг хүмүүс ингээд чамайг ярьсан чинь ингээд нүдэнд харагдчихлаа л та. Өдөр тутмын амьдрал дээр ажлынхаа байрнаас, ажлынхаа одоо хамт олноос эсвэл ажлаасаа ингэж залхахгүй тий энэ дээр ингэж шантрахгүй байхын тулд анхаарах тийм зөвлөмжүүд бас байж болох уу? За би илүү бодит түүхтэр үндэслээд хуваалцаж байна. За иймэрхүү зүйлсүүд надад ч гэсэн бас болж исэн. Тэгээ энийг одоо залуучууд маань илүү burn out гэж нэрлэдэг тий. Шантраад бүр ингээ шатаад дуусах тий иймэрхүү ингээд хүний амьдрал болтогоо тохиолддог. Тэгээ тэр үед юу вэ гэхээр эргээр нь хамбал дахиад цоо шинээр эхлэх тэр боломж цаг хугацаа таны амьдрал ирж байна гэж бас харах хэрэгтэй. Тэгээ энэ үедээ хүмүүс яг үнэнтэйг нь өнүүр тул буюу окей би юм болчлоо гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ үргэлжлүүлэл энтэйгээ зурлаа яваад ах биш. Зогсоод төр пауз авах хэрэгтэй амьдралдаа. За миний бас амьдралдаа хэрэгжүүлдэг зүйлс юу вэ гэхээр би улирал тутамдаа ретритийг хийхийг боддог. Ретрит гэдэг нь яадаг вэ гэхээр яг амьдрал ингээд бид нар ер нь бол юм нэг хамстер шиг ингээд ингээм эргэж байгаа зүйл дотор ингээл уршлах хэрэгтэй, тех хэрэгтэй, ингэх хэрэгтэй, одоо энийг хийх хэрэгтэй гэл ингээ яваад байдаг. Харин зогсох төр пауз аваад те амьдралаа өнгөрсөн рүүгээ эргэж хараад өнгөрсөн хугацаанд миний амьдралд юу болчихв, миний сэтгэл зүй ямар шүү байна, санхүү ямар байна, би гэр бүлдээ хэр цаг гаргаж байгаа вэ, эрүүл мэнд юу болж байгаа вэ гэдэг ч юм уу те миний нэг өмнөө тавьсан зорилго чинь хаана явж байгаа гэдэг ч юм уу энэгээр зүйлстэй өөртөө анализ хийх, тийм цаг хугацааг гаргах нь маш чухал. Тэгээд
ухаан жолоогүй нөгөө уршлаад байх биш. За би цаашаа тэгвэл юугаа хийх вэ? Юугаа болох уу? Юуг шинээр эхлэх үү гэдгээ тунгааж өөртөө шийдвэр гаргах энэ цагийг өөрсөндөө гаргаж байгаараа ядаж хагасжилттай нэг удаа ч юм уу тий. Ингэж гаргаж авах юм бол нөгөө энэ цухалдах бүр шатаад ус бүрэн аваад болохоос тий таныг хамгаалнаа. Хэрэв нэгэн тийм болцсон байгаа бол та шинэ орчинд очих нь маш чухал. Өөрийгөө те өөртөө нөгөө тархиндаа агаар салхи те зүрх сэтгэл рүү өөр шинэ агаар салхи оруулах тийм аялаар явдаг ч юм уу те эсвэл өөр хүмүүстэй уулзах гэдэг ч юм уу. Ийм зүйлсүүдийг хийснээр хүн нөгөө зурлцсан байгаа, зумгаарлцсан байгаа тэр нэг бөмбөлөгтэй юмасаа гараад хорвоо ертөнцийг өөрөөр харах боломж бас олддог. Тэгээ ингэх үедээ илүү тунгалгаар өөрийгөө олж харах, анзаарах, амьдралаа дүгнэх боломж олддог. Тэгээ үүний дараагаар цаашаа та урагшлахад магадгүй мэрэгжлийн зөвлөгөөг авах те эсвэл өөрөө бас ингэж тунгааж бодох үедээ өөрөө ч гэсэн шийдэл олчдаг маш олон хүмүүс. Тийм. За энэ би биш юм байна. Миний хийх зүйл энэ л юм байна гэдгээ өөртөө бас ойлгочдөг. Тийм жишээнүүд зөндөө байдаг. Тэгэхээр тэгээд бас явж болно. Тэгээ би бас сонсож байгаа хүмүүс урамшуулж хэлмээр байгаа нь хүн болгоны дотор дахин давтагдчихгүй маш гоё гайхалтай тэр уур чадвар руу зан чанарууд байгаа. Таны л энэ дэлхий дээр те хийж бүтээхээр ирсэн тийм гоё зүйлсүүд угаасаа таныг хүлээж байгаа. Тэгэхээр тэтгэр зүйлсүүдээ гоё хийгээсэй гэж урам зориг болмоор байна. Дуртай зүйл нь юу байна? Юуг хийхээр гоё жаргалыг мэдэрдэггүй те. Юуг хийхээр гоё тайвширлыг мэдэрдэггүй тэр зүйлийг бас олж хараасаа. Тэгээ манай зоологийн бас яриа амьдралыг ин гоё уран зоригтой, эрч хүчтэй, зоригтой хүрсэн тэрийгээ бас давж чадахт нь их нөлөөлөхөө энэ ярианууд те үзэгч сонсогч танд бас их нөлөөлж байгаа хаа гэдэгт бол итгэж байна. За сүүлийн нэвтрүүлэг маань бас өндөрлөх тийшээгээ хамт чинь гэхдээ нэг хэд хэдэн асуултуудыг бас асууя гэж бодож байна л та. Практикт одоо яг ингээд тасгалжуулт хийгээ явчихад ялангуяа Монгол залуучуудын хувьд хамгийн түгээмэл тулгараад байгаа асуудлууд нь илүү их тавцсан байдлаар ч гэдэм үү те юу байгаад байна. Юун дээр алих ийм байгаад байдаг учраас энийг айгүйх ингээд залуучууд маань ирээд энэ дээр л ер нь ингээд байгаа учраас энийг л шийдэх айгүй чухал байдаг шүүгийг ийм байдалд орохгүй тулд анхаараарай гэж зөвлөхөр тэр сэдв юу ажиллах вэ? За маш олон мундаг залуучууд байгаа. Гэхдээ надаас үйлчлэгээ авч байсан зарим хүмүүс төр нийтлэг нэг анзаарчихсан зүйлсүүдээс би дуртай. Тэгээ. Хүн амьдралаа маш олон гоё зорилгууд гаргадаг, хүслүүд гаргадаг. Тэрийг хэрэгжүүлэх алхам төлөвлөгөө гаргахтаа нарийн деталь тооцоолох гэдэг ч юм уу тийм. Бодож төлөвлөхдөө жоохон алдаатай байдаг. Тэгээл нэг харахад нэг жил өнгөрцөө. Би энэ жил уг ингэж зорьсон шүү дээ. Ингэж бодсон шүү гэдэг хугацаа өнгөрцөн байдаг. Тэгэхээр өдөр цаг хугацаандаа яг ингэж төлөвлөж одоо би бол ингэж зоож буулах хэрэгтэй гэж хэлдэг байхгүй. За яг хизээ яаж хийх юм те амар гинт томоор нь ингэж тавих биш. Жижигэн нэр нь те төлөвлөж тавих. Энэ зүйлсүүдийг хийгээд тэгээд таны хажууд хэн туслах юм? Хэн эний чинь те одоо англи дээр бол нөгөө accountability relationship гэж хэлдэг. Юм хариуцлагатай харилцаанд ороод тэгээ нэг найзтай ч юм уу те одоо өгч чинь би 10 кг турна те гэдэг ч юм. Эсвэл би энэ жил тэдэн сая төгрөг цуглуул гэх амлалт төрсэн бол тэрийгэ нөгөө тайлгнаж авах, тэр процессоо хуваалцаж авах. Найз нь ч байж болно, гэр бүлийн хүн ч бас байж болно шүү дээ те. Ийм харилцаанд орох юм бол хүн өөрөөс нь гадна дахиад нэг хүн тэр хүнээс нөгөө нэг тэр нэг зорилгын биежилтийг те асуулт алах хүн байгаадаа гэхээр хүний хариуцлага нэмэгдээд өшөө илүү хурд үрдэг. Тэгээ яг тасгалжуулалтын коучинг авч байгаа хүмүүсийн зүйл нь юу гэхээр 7 хоног болгон уулзалтай байдаг. Тэгэнгүүт нөгөө за одоо би нөгөө коучтой уулзах учраас энийг хийх хэрэгтэй, бодох хэрэгтэй, төлөх хэрэгтэй гэж ярьдаг байхгүй. Уулзахын тулд тийм уулзахын тулд ягаад тэгэхээр тэр хүний төлөө өөр нэг хүн байгаад байна гэдгийг хүн мэдэрхээрээ тухайн зүйлийнхаа төлөө өшөө илүү юм хүсэл тэмүүлэлтэйгээр урагшилдаг. Тэгэхээр хажууд нь дэмжих хүмүүс, урамшуулах хүмүүс байх, тайлагнах хүн байна гэдг нь тухайн хариуцлагын одоо тэ зан хандлага сахилгатад нь маш тэмтэй байдаг. Тийм. Энэ зүйлсүүдийг ер нь хэрэгжүүлчих юм бол манай залуучууд угаасаа мундаг юм байгаа. Тэгэхээр өшөө улам илүү гоё үр дүн гаргах, тэ өөртөө сэтгэл хангалуун байхад нь тустай байна гэж би бодож байна. Ер нь тийм гоё мэдрэмж бас төрж шүү. Лайф коучтай уулзахаар ямар хэдэг бол тий гэж баяг бодсон. Тэгээд амьдралдаа би бараг л анх удаа ийм гоё аль биесны яриа эхлэх чинь да гэж нэвтрүүлэг эхлэхдээ ингээ хэлсэн тий. Тэгээ надад бол яг амьдралынхаа зорилгыг ойлгочихсон. Нэг гэсэндээ одоо нөгөө дайнаар үзвэл би ялалт байгуулнаа. Би одоо тий энэ улсыг заавал ялнаа гэсэн юм зорилготой хүмүүс яг энэ лөө лайф коуч дээр уулзах юм сэдэлт хүрд юм бэ. Тэгээд ямар ч байсан бидэнд
бас үнэтэй цаг зав зарцуулаад студид маань хурж ирээд тий гоё ярилцсан танд маш их баярлалаа. Цаашдын дасгалжуулалтын тий одоо амьдралд нь ажилд нь бас өндөр амжилтыг хүсье. Тэгээд төгсгөлт нь хамгийн сүүлийн би одоо асуугаагүй боловч яг ингээсэ гэж бодож байгаа магадгүй урайлах ч юм уу байвал тий. Цөөн итгэн л одоо баг минут тулсан байна уу тий. За гоё хүмүүс маань өөртөө гоё үнэнч байгаасаа гэж үзэж байна. Өөрийгөө үннээр зөвөр хараасаа бас өөрийгөө хайрладаг байгаарай гэж урамшуулмаар байна. Амьдралд угаасаа тэгээ зөндөө олон ингээд сорилтууд, сунгаанууд байгаа. Тэр үед өөрийгөө хайрлах цагийг гаргадаг байгаарай. Тэгээ өөрийгөө урамшуулах тийм өөртөө системтэй болоорой гэж хүмүүстэй хэлмээр байна. За маш их баярлалаа. Тэгээд энэ төрөд эрүүл багаараа нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Золоодоо маш их баярлалаа. За тэгээд дараагийн пүрэв гарагт эргээд уулзцгаая төр баяртай. Хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл гараарай. Эрүүл багаараа нэвтрүүлэг пүрэв гарагийн бүрийн 15 цаг 5 минутаас таны эрүүл мэндийн дэмжих олон төрлийн гангалтыг хүрэхэд хэлбэлсэн. Юу эсхийг ярьж яагаад тэндээс гоё ирэл